За бүгдээрээ сайн байцгаана уу? За нэг ойрын хэд өдөр бичлэг хийж чадсангүй. За энэ удаагийн бичлэгээр тэр хүн яагаад чамтай учирсан бэ? Учирлынх нь учир шалтгаан те. Учир шалтгаыг нь мэдхийг хичээе. За ингээд сонголтын 3 картаас зөрөө сонгоорой. За сонгосон баха. За нэгдүгээр группийн уншлагыг эхлүүлье. За хөзрүүдийн сонгоод гаргагдаад тавигдсан байна. За хөзрүүд юу хэлэх нь вэ? Чи яагаад тэр хүнтэй ер нь учирсан юм бэ гэдэг шалтгааныг мэдхийг хичээе. За энэ картын гол нэр энэ. Because you are being redirected. Миний англиар унших гэж бүрээ нийтмээ шүү. To a new path гэдэг. Ер нь өөрт чинь те шин замыг та хоёрын учирлал ерөөсөө тийм нэг одоо нэг тийм санамсаргүйгээр зүгээр л нэг учирсан учирлал биш ээ гэж хэлэх гээд байна. Таныг болохоор нэгсэндээ өмнөх замаасаа өөр чиглэл рүү эргүүлэхийн тулд чамд шин замыг гаргаж өгөхийн тулд энэ их сонин хэдхэн карт сонгосон чинь энэ дээр гүүр энэ дээр бас гүүрийг илэрхийлээд байна. Гүүр гэдэг чинь өөрөө connection те холбоо тэрдлийг энтэлтэй холбодог хоёр өөр ертөнцийг холбодог гүүр те. Тэгэхээр чиний мэддэг төсөөлдөг одоо юу гэх юм хүн чинь нэг тийм нэг итгэл үнэмшилтэй болсон байдаг шүү дээ өөртөө гэсэн. Тэгэхээр магадгүй чамаас бүр тийс өөр хин нэгэнтэй ч гэсэн байж болдгоо гэдгийг энэ гүүрээр илэрхийлээд байна. Энэний цааталт юу байгаа тодорхой биш. Энэ ч гэсэн энэ гүүр ингээд тасарсан юм шиг ингээд цааталт нь тодорхой биш байна. А гэхдээ энэ яг хөзрүүд юу хэлэх гээд байна гэхээр тодорхой биш байсан ч гэсэн өөртөө итгэхийг мэдээж цааталт нь гэрэл гэгээ байгаа. Энэ хөзөр дээр гэрэл гэгээ тусч байгаа шүү дээ тийм. Өөрийнхөө хувь зүй юм уу, тавиландаа юм уу, тийм өөрийнхөө ирээдүйдээ юм уу ингээ итгэлтэй байхыг. Гүүрээр гарсны цааталт тодорхойгүй байгаа ч гэсэн нэгсэндээ өөрт чинь шин өөртөө итгэх итгэлийг авчрах гэдэг байна. Энэ холбоо өөрөө маш гүн гүнзгий орж ирж байгаа мессеж тийм байгаа. Магадгүй нэг энэ харьцаа цаашдаа яахыгаа мэдэхгүй бол өөрөө хуучин нэг итгэл үнэмшилж яг ямар байсан бэ гэхээр цаашдаа яахыгаа мэдэхгүй бол ямарваа нэгэн үйлдэл хийдгүү ерөөсөө ингэдэг нэг тийм маш тийм болгоомжтой хүнийг хэлээд байна. Өөрөө тэгэхээр маш болгоомжтой хүн байх гэдэг. А тэгэхээр хүн ер нь харьцаагаа цаашдаа яахыг мэдэхгүй яг тэр тусмаа хайр дурлалын харьцаа ер нь цаашдаа тодорхойгүй л байдаг шүү дээ. Маргааш живжуулж болно. Яг чиний төсөөлсөн, мөрөөдсөн, бодсноор ерөөсөө юм бас байдгүй гэдгийг бас ойлгуулах гэдэг юм л та энд. Тэр шин замд итгэхийг энэ хоёр карт ерөөсөө шин замын итгэл. Энд одоо ингээд зам байхгүй харагдахгүй. Энэ ч гэсэн ингээд харагдахгүй. Тэгэхэд ерөөсөө өөртөө итгэх шин замд итгэх итгэлийн тал дээр айгүй чухал мессеж орж ирээд байна. За би энийг нэг хайр бол сүнснүүдийг холбодог гүүр юм гэж байгаа байхгүй юу? Хайр бол сүнснүүдийг холбодог. За тийм карт байна энэ дээр холбоо гэсэн тийм. За өөр картууд юу хэлэх нь вэ гэхээр тэгэхээр өөрт чинь нэг тийм шин зам чиглэлийг нээж өгөхөр учрах учрал байх гээд байна гэж байсан байна гэж тэр хүнтэйгээ учирсан учрал.
Ер нь сүнслэг холбоог хэлээд энэ дээр тийм ээ. За тэгэхээр энэ гүн шумбах тийм гүн шумбах. Гүн өөрийнхөө дотоодыг нээх гэсэн. Өөрийнхөө дотоод сэтгэл рүү гүн шумбах. Дотоодоо нээх, өөр дээрээ байх гэсэн утгаатай хэлбэр. Энэ бол тэгэхээр гадаад өнгөн хэсгийн харьцаа биш ээ гэж хэлээд байгаа байхгүй энэ карт маань. Өөрийг чинь бүр дотроос нь чи хинбэ? Дотроос чи яг юу хүсэж байгаа хүн бэ? Чин сэтгэлээсээ хин нэг хайрлах гэдэг яг ямар вэ гэдгийг ингээд ерөөсөө ойлгуулж өгөхөөр учраад байна гэсэн үг. Энэ сүнслэг холбоо учраас энэ бол маш одоо тэр нас хүүс одоо юу гэдгийг одоо нэг гарал үүсэл ямар ч хамааралгүйгээр одоо сүнсэндээ татагдаж байгаа байхгүй. Бид нар чинь тарих толгоогоор за миний нэг зэндааны хүн жишээ нэг би нэг иймэрхүү төрлийн хүнтэй уулзна учрна гэдэг нэг юм төсөөлөлтөй явдаг шүү дээ. Гэтэл магадгүй бүр ерөөсөө чиний төсөөллөөс өөр хүн байх гэдэг. Өөрөө чинь мэддэг би нэг юм гэснээс өөр хүн. Тэгэхээр тийм хүнтэй та учирсан. Тэгээ учралдаа одоо хайрцаа нэг ямар байгаа мэдгүй. Ямар ч гэсэн энэ хүн болвол их учир утгатайгаар нөгөө нэг болцолгүй сүнснээсээ хайрлалцахыг хэлээд байна л да ерөнхийдөө. За 8-ын Сворц үзүр дээр юу хэлэх гээд байна гэхээр энэ дээр ерөөсөө жишээ нь те би ийм хүнтэй жишээ нь ийм харьцаанд гэдэг юм уу ийм хайр сэтгэлийн харьцаа эхлүүлж болно гэж юу гэсэн эргэлзээ. Хизээж би ийм хүнтэй ингэн учрна за хүмүүс янз бүрийн учрлал байгаа учрна. Тэгэхдээ өөрөө энэнд ийм төрлийн хүнд ингэтлээ гүн гүнзгий бүр татагдана гэж ерөөсө бодсонгүй гэсэн нэг тийм юм байгаа даахгүй юу. Тэгэхээр энэ дээр өөртөө айгүй эргэлзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөө чинь энэ хязгаарласан бодлуудаас тогтоосон стандартаас өөрчлөх бүх эргэлзээг чинь арилгах. Хайр сэтгэлийн харьцааж яг чин сэтгэлийн хайр сэтгэлийн харьцаа гэдэг бол ер нь ямар ч үеж болох юм байна гэдгийг нэгсэнтэй ойлгуулах сургамжтай харилцаа орж ирээд байна гэсэн үг. Орж ирсэн байна гэж. За Four of Cups адилхан. Би ийм л хүнийг бол би ерөөсөө одоо тий яста харахгүй надад одоо тийм хүнийг харахгүйгээр магадгүй та өнгөрсөнд өөрөө нэг жоохон одоо юу гэдгийг жоохон бүтлэхгүй гэх юм уу жоохон сэтгэл дундуур болгосон өөрийг чинь нэг жоохон одоо юу гэдэг лээ хайр сэтгэлийн тал дээр тийм эргэлзэхэд хүргэсэн өнгөрсөнд юм болоод өнгөрсөн нэг тийм сэтгэлийн жоохон юм шарах маягийн юмтай байгаад байгаа байхгүй. Тэгээ хайрын тал дээр тэгэхээр энд өөр хин нэгэн энэ одоо жишээ нэг юу нүдэгдэг их сонь юм ягс тэмлэх юм уу юу юм бэ мэдэхгүй. За ямар ч гэсэн нэг ийм төрлийн хүн байлаа гэхэд цаана шал өөр чамаас бүр тэс өөр одоо хэлбэр дүрс тэ нэг төрлийн ижил төрлийн хүн биш байгаа байхгүй. Хэлбэрч тэр дүрсэн ч тэр үйл хөдлөлн ч тэр одоо тэ энэ нэг жигтэйхэн ухаалаг захс үстэй. Магадгүй баг залуу хүнийг ч илэрхийлээд байгаа гэж магадгүй. Нэг үйл хөдлөл ингээд нэг. Гэтэл өөрөө бол магадгүй жоохон ихч мэд ч юм ах мод хүн байгаа. Тэгэнгүүт нөгөө өөрөөс чинь дүү тэгсэрнэ байж боломгүй харьцааны хүн гэхээр энэ хүн чамд энийг чинь нэгсэндээ хүлээж авахыг ч хүсэхгүй, харахыг ч хүсэхгүй байгаад байгаа нэг юм байгаад ш. Тас буруу харцсан, нуруугаа харуулсан сууж байгаа зү тэ. Тэгэхээр энэ хүн чиний бүх одоо итгэл үнэмшлийг нурааж дээрэс нь өнгөрснийг орхих гэдэг байгаа байхгүй. Өнгөрсөнд бодсон өөрийн гэсэн нэг тийм бодол итгэл үнэмшил бас тэр нэг өнгөрснийг тавьж явуулж чадахгүй байсан те өнгөрсөн харьцаа байна шүү дээ. Ягаад гэвэл өөрөө харахыг хүсэхгүй байгаа даа энд эргэлзээд байна гэдэг чинь өнгөрсөнд таагүй юм болж исэн гэсэн үг хайр сэтгэлийн тал дээр. Тийм болохоор өнгөрсөн тэр нэг бүхнийг орхиж явах. Энд харамсгаа болох. Энд бас өнгөрснийг л илэрхийлээд. Хүрх гээд хүрч чадахгүй байгаа. Авах гээд хичээсэн юм чи авч чадсангүй. Нэг гэсэндээ тэгэхээр айгүй өөрөө чинь
одоо бүр нэг итгэл үнэмшлийг бол одоо үнэхээр ингээд гიშгэлсэн нэг тийм бардам занг чинь гიშгэлсэн нэг тийм хайртай уучраад тэр нь бүтлгүүцсэн болов гэж хэлэхээр байгаа. Тэгээд одоо энэ сарваагаад авч чадахгүй байгаа зү тийм. Хичнээн хүсээд ч авч чадахгүй. Хөл гарынхаа үзүүрийг өргөөд сарваагаад ч авч дийлэхгүй. Тэгээ энд ингээд урсаад өнгөрөөд явсан одоо хайрыг хүлээгээ суугаад байгаа байхгүй юу? Гэтэл үгүй энд нэг сайхан хайр байна. Энд дэшөөгөр боломжтой тгий сарвааж авах гэснээ авах одоо нөгөө тэмүүлээ дэлгүй одоо энд үлдсэн чамд зориулагдсан нь байгаад байна гэсэн санаа. Өмнө нь өөрөө магадгүй тэр хүнээ мэддэг ч байсан баг. Тэгсэн хэрнээ ерөөсөө л энэ хүнтэй хайрцагтай харьцаатай байна гэж ерөөсөө бодож төсөөлж байгаагүй л нэг хин нэгэн орж ирсэн байх л да амьдрал донд чинь. Тэгэхээр тэр хүн болохоор яадаг хүн бэ гэхээр өөрийг чинь айгүй одоо юу гэдэг юм айгүй их дэмждэг хамтдаа байхад нэг тийм насны янз бүрийн зөрөө байлаа ч гэсэн одоо тэр нэг хамтдаа байхад нэг тийм хүүхэд шиг болоод ингээд нэг харьцаад идэх хайр үүдэн штэ. Өөрийнхөө насыг марттал. Жишээ нь чи ихчмэд хүн байлаа гэхэд ахмад хүн байлаа гэхэд нөгөөдхөөсөө гэхэд ерөөсөө тэрнтэй ингээд нэг байхаар айгүй нэг тийм одоо яг тэрний насанд очсон юм шиг. За тийм харьцаа холбоо нь өөрт чинь гарч ирэхдээ бол маш гинтийн байдлаар орж ирсэн байх. Айгүй санамсаргүй байдлаар орж ирсэн. Маш гинтийн санамсаргүй хурдан байдлаар. Гэтэл одоо яг цаашдаа ч юм уу одоогийн нөхцөл байдал дээр те одоо та хоёр яг lovers болсон байгаа байхгүй. Хайр сэтгэлийн холбоотой. Нэг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан хүн чинь чиний бүх эргэлзээнүүдийг арилгаад хайр гэдэг жинхэнэ ямар байдгийг үзүүлээд тэрэнд насны хязгаарч байдгүй юм байна. Одоо юу гэдгийг ажил амьдрал байр суурийн ялгаач байдгүй юм байна. Яг хайр бол жинхэнэ цэвэр сэтгэлийн сүнснээсээ татагдж байгаа хайр бол ерөөсөө л одоо байж болохгүй гэсэн юм байдгүй юм байна гэдгийг л өөрт чинь ойлгуулж ухамсарлуулах гэж л орж ирж байгаа. За тийм хүнтэй л байна л гэж хэлэх гээд л да. Тэгэхээр одоо өөрт чинь энэ хайр тэр хүн болвол хайр дурлалын тал дээр маш чухал сонголтыг хийх тий. Хайр дурлал зөв сайхан амьдрах, өөрийг нь хайрладаг нэгэнтэй амьдрах, өөрийг чинь тоохгүй нэгэнтэй амьдрах хоёрын одоо тэр хайрын ялгаа тий. Хайрлагдсан хүн ямар байдаг, хайрлагдахгүй байхаараа ямар байдаг тал дээр өөрт чинь ойлгуулж үзүүлэх гэж сургамж болох гэж орж ирж байгаа харьцаа гинэ. Тэгэхээр тэр хүн яг өөрөө чинь шууд утгаараа аз жаргалтай өөрөө ингэж эргэлзээд байгаа учраас аз жаргалтай болгох ерөөсөө аз жаргалтай болгох гэж байгаа хүн биш. Өөрөө чинь нэгэсэндээ сүнслэгийн талаасаа өөрийг чинь өсгөж хөгжүүлэхээр магадгүй хайрын талаар буруу ойлголтоо засаж залруулахаар гэсэн үг. За ингэж учирсан хүн байна. Тэр яг өөрийн чинь амьдралд яагаад учирсан бэ гэдэг уншлага. За ингэж өндөрлөе. За тэгээд амжилт хүсье. Бай бай. За 2 дугаар группийнхний wish card-ыг сонгосон. Хүсэл гэсэн үг тийм хүсэл. Картыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. За чи юу нь яагаад тэр хүнтэй учирсан юм бэ гэж. За энэ жаахан кармагийн шинжтэй жоохон бие биендээ одоо сургамж өгөх. За ер нь учрал болгон учиртай гэдэг нэг юмд бол би итгэдэг. Нэгдүгээр групп гэсэн яг л нэг тийм бас л ер нь учирсан учрлууд учиртай байдгаа дандаа гэж. Учиргүй хүнтэй бол хүн учрахгүй гэж нэг юм байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ картууд яг юу хэлэх нь вэ гэхээр тийм ээ.
Ерөнхийдөө сорилтоор энэ хараа тестэд гэж аахгүй өөрийг чинь сориод байна гэсэн. Сорилтоор дамжуулан өөрийгөө олж авах. Бөгнөхөн тий. За. Энэ картууд wish карт болохоор одоо яг нэг цагт тийм хүний хүслийн тухай л байна. Хүсэж байсан хүн чинь эсвэл одоо юу гэдэг хүсэжсэн харьцааны төрлийг илэрхийлнэ одоо. Магадгүй өөрөө энийг хүсэжсэн гэсэн үг тэр харьцааг. Гэхдээ мэдээж хүн болгол хүсэж байгаа л харьцаанд ордог л доо. Гэхдээ энэ wish хүслийг одоо хүслийг чинь биелүүлсэн учраас болсон ч гэх юм уу. Эсвэл өөрөө тэрийг маш ихээр одоо ингээд хүсэжсэн. Эсвэл хэн нэгэн өөрийг чинь одоо өөрийн чинь талаар someone you wished for is coming into your life гэж. Тэр хэн нэгэн бас өөрийг чи одоо ингээд нэг хүсэж байгаа гэсэн нэг тийм хоёр талын нэг хүслийг илэрхийлээд байна та юм. Хүсэж учирсан. За энэ лог гэхээр хаалттай байсан одоо өөрийн чинь тэр зүрх сэтгэл тий. Өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо хаагаа цоожилцсан гэсэн үг. Нуугдсан. Ер нь нөгөө нэг итгэхээ байчихсан гэсэн үг хэн нэгэнд. Итгэлцлийн асуудал байгаа тоххой энэ. За because you are being tested гэдэг нь болохоор энэ хүн таны амьдралд одоо аз жаргал өгнө гэхээс илүү өөрийг чинь сорьсон учрал болсон баха гэж болж байна гэж. Төвчээрээ чинь шалгах одоо тэг үн цэнийг чинь тодорхойлох өөрөө өөрийгөө хэрхэн хамгаалах хайрлахын тал дээр заахаар ирдсэн учрал шиг байгаад байна. Өөрийгөө үн цэнтэй байлгах тал дээр өөрийгөө хайрлах тал дээр бүх юм бас тийм нэг нээлттэй бас байж болдгоо тийм нээлттэй байх тусмаа үн цэнгүй болдог бас нэг юм биш шүү дээ. Тодорхой хэмжээнд хаалттай, хааж, нууцтай байх талаар бас хэлэх гээд ах шиг байна. Магадгүй манайхан тэгэхээр нэлийн нээлттэй болсод байх. Таалагдсан бол таалагдсан. Одоо тэгнэ гэсэн бол тэгнэ, тэгэхгүй гэсэн бол тэгэхгүй гэдгийг чим айгу тийм нэг шулуухан шударга тэгэл одоо нэг ярьцдаг төрлийн хүмүүс бас байх магадлал нэлийн өндөр байгаа дах шиг байна. За эдгээр өөр картууд болохоор яг юу бусд тароотууд юу хэлэх нэ гэхээр Two of Swords гэдэг дээр энэ дээр бас таны те одоо нэлийн эргэлзээтэй шийдвэр гаргах гэж чадахгүй байгаа байдлыг илэрхийлж байгаа. Тэгэхээр нэг өнгөрсөнтэй холбоотой л нэг тийм кармагийн харьцаа шиг. Энэ 6-гийн аяг уруу харж гарч ирж байна гэдэг нь энэ уруу харж байгаа учраас магадгүй одоо өмнө нь хүүхэд насндаа авсан шаргач байдаг юм уу? Өнгөрсөнтэй холбоотой одоо нэг хуучин харилцааныхаа хэв маягийг одоо ингэж нэг засаж залруулах, эдгэх гэсэн үг. Тэгэхээр баггүй хугацааны өмнө жоохон ингэж эргэлзүүлж чамайг одоо ингээд тий өөрийг чинь нэлээд ингэж шалгуураар шалгасан юм шиг харьцаа гэж орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй энэ хүн чинь чиний амьдралд нэг удаа байсан дараа нь ахиж орж ирсэн хүн байж магадгүй. Тэгээ хуучин тэр нөгөө сэтгэлийг чинь одоо тэр шархсаар байд юм, хуучин хандлага амьдралд тий хуучин хандчихсан хандлага байд юм. Энэ бүхнийг бас нэлээд одоо эргэж өөртөө чинь нүүр тулдуулж учруулж байгаа харьцаа юм шиг байна да тий. За тэр хүн яагаад юу ч чамтай учирсан гэхээр хараа
учирсан учир бий гэдэг шиг энэ хүн яадаг вэ гэхээр өөрөө чи ингээд гинтл гараад ирдэг. За одоо ингээд энэ харьцаа дууссан болов гэд уршаа хараад өөрийнхөө амьдралаар амьдрах гэхээр гинтл амьдрал чинь гараад ирдэг. Тэгснэг гинтл бас амьдралаас чинь гараад явчихдаг хүний талаар. Өөрөө баллахаар тэгэхээр баг энэ хүний талаар нэг яг яагаад нэг хизээ нэрчээд хизээ явчихад байгаа айгүй ингээд нэг цаг хугацааг ингээд тодорхойгүй болгоод гинт амьдрал чинь гарна, гинт гараад явна. Тэгэхээр энэ хүн танд юу заах байна гэхээр таныг хүлээлдэг те. Хүлээлт. За хайртай хүнээ одоо нөгөө цаг хугацаа орон зай хамааралгүйгээр хүлээлтийг чинь мөн одоо хамаарлыг чинь тэр хүнд хэрэг хамаарсан хамаарлыг чинь бас одоо юу гэдэг сэтгэл хөдлөл догтлолыг одоо шалгуур орж ирээд байна энэ хүний чинь энэ гинтийн энэ нөгөө явдаг ирдэг үйлдэлүүдээс нь. За жажмент үзүүр бас уруу гарч ирж байна. Энэ хоёулаа өнгөрсний алдаа гэлээд байгаа байхгүй юу? Өнгөрсөнд гаргасан алдаа тэгээд давтагддаг тий энэ хүн ирдэг явдаг үйлдэлүүдийг тий яг ингээд нөгөө цаад учирч жанцсан одоо нэг юуг нь ойлгохыг хичээхгүй байгаад байгааг. Ирж илээдэг явж илээдэг гэж чи дандаа хүлээгэл байж идэг нэг иймэрхүү байх гээд байгаа байхгүй. Энэ бүхэн энэ хүний одоо нэг шалгуур гарч хамт ингээ ирээд идэг. Энэ амьдралч одоо юу яаж юм гэхээр тэр чигээрээ л одоо ерөөсө бид нар өөрийн мэдлгүй одоо орчлын ертөнцийн шалгуурт орж идэг байхгүй. Тэсвэрийг чинь шалгана, төвчээрийг чинь шалгана, хайрлж чадах юм уу юу шалгана. Хайр чинь ким уу шалгана. Болцолгүй хайрлж чадж чинь үгүй юу гэж шалгана. Тэгэхээр энэ дэр нэг бодохгүйгээр л нэг тэгээд энэ хүнийг тийм одоо энэ учрлын талаар нэг тийм бодож тунгаахгүй байгаад байгааг илэрхийлээд байгаа байхгүй. Жаажмент хүзэр өөрөө уруу харчаад байгаа болохоор. Жаажмент хүзэр магадгүй эрг хараад гараад ирвэл энэ хүн дахин ирж очихоо болоод нэг суурин болж магадгүй. Тэгэхээр эндээс нэг сургамжаа бүрэн дүүрэн авч чадахгүй байгаа. Тэгээд та магадгүй өөрийнхөө сул талыг олж харах хэрэгтэй байна. Энэ хүнээр дамжуулж тий. За яг юуг суралцуулах гэдэг юм гэхээр зүрх сэтгэлээсээ гарч байгаа шийдвэр, өөрийн чин сэтгэлээс гарч байгаа шийдвэр хоёрын одоо ялгааг ойлгох. Тэн дээр яг нөгөө шийдвэр гаргах юм. Чи чин сэтгэлдээ яг юу хүсэж байна вэ? Бүр яг энэ надад 3 дахь мэлмийн нээлттэй хүнийг хэлээд. Хэрв чи чин сэтгэлээсээ сонговол энэ хүнийг ирэх явах болгонд нь хүлээж авах байсан уу? Яг чиний дотоод зүрх сэтгэл дуу хоолой яг тэгж хэлж гин үү? Эсвэл чи зүгээр л тарих оюун ухаанаараа бодоод энэ хүн ирснээрээ чиний амьдралд ямарваа нэгэн байдлаар ашигтай байдал үүсгээд байдаг бол чи зөвхөн тэрийг л хүсэж гин үү? Эсвэл хэн нэг одоо хайрлна гэдэг чинь одоо энэ дээр айгу тийм нэг хайр сэтгэлийн талаарх жоохон буруу ойлголт яваад байгааг л ерөөсөө хэлээд байна л да. Хэрвээ энэ надад хайртай бол мөнгө төгрөг санхүүгээр хайрлах ёстой. За тэр нь ингээд ирж явах ёстой ч гэдэг юм ингээд. Чи сэтгэлийн цэвэр хайр бол өөрөө чиний зүрх сэтгэлээс ундарч гарч ирж идэг. Учираас яг тэрийг чи энэ хүний ирж явах байдлыг ч гэсэн чи хүлээн зөвшөөрөөд ингээд яг байх уу гэдэг дээр нэг чамд өөрт чинь дандаа нэг тийм шалгуурын маягтайгаар орж ирдэг. Ийм л учир жанцантай өөрт чинь орж ирсэн гэж хэлээд байна л дээ. За тэгжитлийн темперес үзэр бас уруу биш ээ гараад ирж байгаа уруу биш шүү. Энэ бол ерөөсөө маш эрүүл харилцааны хязгаарыг хэлээд байгаа байхгүй. Энэ хүн одоо нэг хөлөө усанд дурчихсан нөгөөх нь хуурай газар байж байгаа байхгүй сонирхолтой. Нэг нүдэ анчихсан нэгийг нээлттэй. Энэ бас их тийм амар сонирн байгаасаа тий. Хоёр нүдэ нэгэд хоёр хөлөөрөө хуурай газар дээр зогсомоор байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бодит нөхцөл нөхцөл байдлуудыг энэ дугаас харж чадахгүй байх гэж хэлээд байгаа шүү дээ. Тий харж чадахгүй байх гэж.
Угаасаа энэ харахгүй л дээ. Тийм. Өрөөснүүдээ анцсан нэг л талыг харна шүү дээ. Өрөөсөө хөл нуусан дотор байж хаа тэрийг харахгүй байхаа гэж яагаад таахгүй. За нэг юм тийм сонирхолтой мессежүүд орж ирээд байна. За тэгэхээр манайхан жоохон 3 дахь харьцаа марцаа хин нэгний цаанаа хин нэгэнтэй хүн амтны хүлээгээд байж байгаа төрлийн энерги маш хүчтэй байгаад байна уу юу гэж хэлмээр санагдчихэв. Эсвэл танаа хүн чинь чам дээр ирдэг явдаг байдлаараа өөрөө өөр сонголт хийгээл явцсан ч юм шиг яваагүй ч юм шиг тэгэнгүүтээ ирж очиод яваад байдаг. Тэр нэг цааталт нь байгаа хин нэг та өөрөө хүлээн зөвшөөрөхгүй юу гэдэг дээр ингээд харсан чараагүй юм шиг дүрсгээд байгаад байгаа байдлыг хэлээд байгаа байхгүй. Ер нь бол тэрийн аюу тийм сонин их тийм чухал мессеж өгөх гэсэн картууд сонгогдсон байл та тийм. За энэ 3-ын вон төзөр болохоор яаж нэр илүүгээр тийм томоор бодож тий. Том илүү гэрэл гэгээтэй ирээдүй байгааг хэлээд байгаа. Ирээдүй цаашдаа. Заавал харсан чараагүй царайлж энэ өөрийгөө нэг үгүй хийж ингэж байх шаардлагагүй. Чамд ирээдүй боломж зөндөө байгаа. Жишээ нь хин нэгэнтэй зуралдаад байгаа бол үгүй чамд цаашаа зөндөө боломж байгаа гэж хэлээд байгаа. Ганцхан энэ биш ээ гэдэг. Чи өөрөө бодож энэ яг нэг эрдэм ном сурж эхэлж байгаа хүн байгаа байхгүй. Тэр нь хүн эрдэм номыг ирээдүйнхээ төлөө сурдаг л үстэй тий. Цаг нь ирэхээр энэ цаг нь ирэхээр чамд зөндөө олон боломжууд гарч ирнэ. Ямарваа нэг юмтай ингэтлээ зурлах хэрэггүй гэсэн мессежийг бараг давхар хэлж орж ирээд байна л та. Энэ хүн бол өөрөө чинь эцсийн зогсоол биш гэж хэлээд байгаа байхгүй. Чамд өчнөө ирээд байгаа. Алс голын ирээд байгаа. Харин дараагийн алхамд чинь хүргэх зүгээр ингээ гიშгдэг шат байна шүү дээ тий. Шатны эхний алхам дээр гიშгсэн бол тэндээ зогсоол байж болохгүй шүү дээ. Дараагийн шатууд руу ингээ явах хэрэгтэй шүү дээ. Чамд бол тийм ирээдүй дараагийн шат бол байгаа гэж хэлээд байгаа байхгүй нэг онцлог нь. За тэгээд ийм л их сонин гоё картууд их утга учир илэрхийлсэн картууд гараад байна. Энэ 6-гийн аяг бол угаасаа өнгөрсөнтэй холбоотой шарах хүүхэд насны нэг жоохон хүүхдийн баг залуу насны ч юм уу эсвэл жоохон урд өнгөрчихсөн л харьцаа холбооны нэг тийм эдгэх шаардлагатай хэрэгцээ байгааг харуулдаг байгаа байхгүй. За тэгэхээр тэр хүн таны танд бол тийм заяаны хань гэдэг юм уу урт удаан хугацааны ирээдүг бол амлж орж ирсэн хүн бол биш байгаа тийм. Харин чамаг яг энэ чигээрээ энэ суурин дээр байгаад аж болж гэнэ үү? Ямар харилцааг чин сэтгэлээсээ хүсдэг вэ? Эсвэл ямар харилцааг чин сэтгэлээсээ хүсдэггүй вэ? Хоёрыг чинь жоохон бодогдуулах юм учрал орж ирсэн юм байна. Тэгэхээр өнгөрсөн цагийн бүтэлтэй бүтлэхгүй юмнуудыг эдгэж илүү зөв хүнийг ухтаж авах хүлээж авах дараагийн шатн дээрээ гарах энтрийг илэрхийлсэн. За ийм мессежүүд бол өөрт чинь орж ирж байна. Ихэл учиртай юм байна тийм ээ. Цаг хугацааг ингээд байгаад иж болохгүй гэж товчхондоо хэлээд байгаа юм шиг л юм хэлээд байна л та. За ингээд баярлалаа. За тийм энэ виш үзэр дээр ахаал анхаарал тусаад нь л тийм. Тэгэхээр юу гэж хэлж ийм хэрэг энэ яг чиний хүссэн юм мөн байсан гэж юу чи ингээд байгаад байх байсан гэж юу гэсэн маягийн яриад байгаа байхгүй юу? За ингээд манайхаа амжилт хүсье. Баярлалаа, баяр таа. За 3-р группийн уншлага эхлэе. За арай борон болчих. За окей. Гоё татвал. За 3-р групп. За чи ер нь яагаад тэр хүнтэй учирсан болоо гэд. Ямар учиртай учирсан учрал вэ гэж үзье да. За энэ дэр ч moon card. За эдгээр картуудын boundaries to teach you to set boundaries гэдэг. За
За энэ харьцааны гол ерөнхийдөө энерги юу хэлэх гэж байна гэхээр хэл хязгаарыг тогтоож сурах тухай. Энэ карт бол маш хүчтэйгэр тийм мессеж өгч байгаа юм юу гэхээр энэ хүн таны амьдралд орж ирснээр бусдад хит их сэтгэлээ вэ, материалаа вэ өгдөг. Өөрийнхөө тийм занг олж харах, таних. Өөрийгөө нэгдүгээр тавьж сурах. Одоо хайр гэдэг одоо нэрийн одоо юмд бүх юм өг гэсэн үг бишээ гэдгийг бас нөгөө хэл хязгаарыг тогтоохыг хэлээд байгаа юм. Альва юм хэл хязгаарт энэ цонх ч гэсэн шилээр тусгаарлагдаж байгаа юм. Тэгэхээр хайртай байлаа гэд сэтгэл зүрх одоо бүхнээ ингээд нөгөө нэг хайр гамгүй тэр хүний төлөө зориулаа гэсэн үг бишээ гэдгийг хэлэх гээд. За тэгэхээр танд өөрт чинь нэлээд сургамжтай хайрын харьцааны тухай уншлаг болох юм шиг байна тий. За devil хүзүр. Devil. За энэ уруу харж гарч ирж байгаа юм бас. За эдгээр картууд нь болохоор яг юу хэлж ийм гэхээр та хоёрын хооронд бол маш хүчтэй юм таталцал байдаг гэж. Байнга л одоо сэтгэлд чи ингээд бодогдоод эргэлдээд ерөөсө тэр юу хийж байгаа бол яаж байгаа бол ирээдүйдээ надтай байх болов уу гэд ирээдүйн талаар айгүй их эргэлзэж тэрний талаар айгүй их одоо нэг нэгсэн өөрийгөө үн цэнэг өдүүлээд байна л да энэ дэр. Тэгээ нэг тэр л хүний талаар хитрхи хамааралтай болчихсон байгаа байдлыг хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ харьцаан дээр бол нэг талын харьцаа айгүй тийм давмгай өөрөө болохоор бүхнийг хүлээн зөвшөөрж идэг. Тэр хүн болохоор одоо нөгөө юу дуртайгаа л одоо хийж явдаг нэг юм төл харьцаа илэрхийлэх гэдэг. Тэгээ өөрөө болохоор маш их хүчтэйгээр татагдаад байдаг болохоор одоо бүхнийг нь хүлээн зөвшөөрөөд байгаад байдаг ч юм уу. За тэгэхээр энэ хүн бол тантай нэлийн өвлийн үрийн карма гэж юм баг багш юм шиг. Чиний төсвөр, төвчээр, хайр гэж одоо өөрийгөө бүхнийг алдахыг хэлдэг юм уу юу? Үн цэнтэй байхыг хэлдэг юм уу юу гэсэн нэг ингээд хэл хязгаарыг хаана тогтоох ёстой юм бэ гэдэг энэ төр гэдэг. Чамд бол маш их сургамжтай харьцаа гэж хэлмээр гарч ирж байна. За тэгэл энэ мөн карт ч юусэн ямар ч нэг тодорхойгүй байдлыг хэлээд байхгүй. Цаашд харьцаа энэ надтай ирээдүй харж ийн үгүй юу гэдээ энэ дээр гарч ирээд байгаа. Ирээдүй харахгүй ах шиг байна гэсэн эргэлзээг чамд байнга төрүүлж идэг. Тэгээ зарим тэр хүнийхээ талаар магадгүй чи ерөөсөө тийм дэлгэрэнгүй тодорхой сайн одоо мэддэггүй гэсэн үг. Яг тэр бүх юм нууц юм шиг те. Байнга эргэлзээ төрүүлж идэг. Тэгэл тодорхойгүй байдаг. Тэгэл энэ хүн цаанаа нэг нууцтай байх гэдэг чи мэддэггүй. Зүгээр л нэг хайрладаг л болохоор итгэхийг хүсэл тэгэл өөрийнхөө байдаг болгоныгоо л ингээд одоо нэг одоо хэл хязгааргүй ингээд зарцуулж яадаг. Нэг ийм л юм байгаад байна л да. Тэгэхээр энэ хүнтэй байхад өөрт чинь байнгын юм асуулт ирж идэг баг. Энэ хүн битэрийн харьцааны хооронд яг юу болоод байна? Энэ хүн үнэхээр надад одоо хайртай юм уу? Яг одоо юу нуугаад байгаа юм бол хизээ нэгэн цагт надтай ирээдүй харж байгаа болов гэл чи бол бүр ингээд маш их асуултуудаар дүүрэн байгаад байгаа байхгүй. Тэгэл ингээд хан тулцсан мухардцсан хүн шиг байдаг. Орхиж чадахгүй, яаж чадахгүй ингээд нөгөө бүх юм тодорхойгүй энэ тулцсан ханнаас тэг юу болж харах юм бэ те хүн? Ирээдүйч харагдахгүй. Тэгэхээр байнгалд нэг тийм чамайг асуултуудад оруулж идэг хүний тухайд байгаад байна л да. За Nine of Pentacles, King of Pentacles хоёр бол эдгээр картууд юу хэлж байна? Өөрийнхөө үн цэнийг мэдье. Санхүүгийнхаа тухай энэ бүр санхүүгийн тал дээр те өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өөрөө биелүүлэх тухай.
хин нэгэн хүн мөнгөтэй зоостой хин нэгэн хүн чиний хүсэл мөрөөдлийг бол биелүүлэхгүй. А тийм болохоор өөртөө итгэж өөрөө нэгсэндээ бие даасан санхүүтэй болох. Өөрийнхөө хүслийг биелүүлэхийн төлөө өөрөө хөдөлмөрлөх одоо ингээд чиний тав тухтай орчин, чиний энэ сайхан одоо яг нэг дуртай дарсаа тавьчаал хамгийн дуртай ямаа идэж уучгаал энэ маш гоё элбэг тэгээд өөртөө цагаа зарцуулсан суралцсан эрдэм ном сурсан тэгээд өөрийнхөө хүслийг биелүүлж байгаа хүзэр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ харьцаа бол яахан тодорхойгүй байдаг. Тэгээд эцсийн бүлэгтэн чамд өгөх гээд байгаа сургамж нь чи өөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх. Одоо эзэн нь чи шүү гэдгийг хэлээд байгаа юм. Чи өөрөө өөрийнхөө хүссэн амжилтанд хүргэх. Энэ бүр айгүй тийм баян тансаг хангалуун бүхий л юмтай хүний хэлээд байгаа. Ийм нөхцөлд чи өөрөө л өөрийгөө хүргэж чадсан шүү гэж. Тэгэхээр чи харьцаа тодорхойгүй байгаа хэн нэгэнтэй гэхээсээ илүү ганцаараа байсан ч үн цэнтэй, гайхамшигтай үн цэнтэй бас өөрийнхөө хүслийг биелүүлж юу хүсснээ хийж чадах хүн шүү дээ гэдгийг чинь л чамд ойлгуулах гээд байгаа учрал байна. Бас их гайхалтай гоё мессежүүд ирж байна те. За commitment. Window те. Энэ учрлын дараа болвол те тодорхойгүй байгаа энэ учрлын дараа бол өөрт чинь жинхэнэ илүү гэрэл гэгээтэй те илүү эрүүл илүү гэрэл гэгээтэй шинэ хайр ирэхэд бол одоо бэлэн байна гэд. Чи нэг хуучныгаа орхиод өөртөө итгэдэг болсны дараа энэ одоо гэрэл гэгээтэй халуун дулаан тий хайр дурлалын шинэ одоо энерги шинэ хайрын аялал чамд одоо орж ирэхэд бол тий бэлэн байна гэдэг байхгүй юу? Тэгэхээр нэг жаахан хуучин нэг тодорхойгүй харьцаан дээр өөрийгөө ингээ гацаагаад тэгээд тэр нэг магадгүй хэн нэгнээс нэг юм одоо тий миний хүслийг биелүүлээд өгчих болов тэгчих болов ингэчих болов гэсэн нэг хүлээлт үүсээд байгаа нэг ийм л юм байгаад тах шиг байна л да. Тэгэхээр жинхэнэ эрүүл харилцааны илүү тогтвортой, илүү гэрэл гэгээтэй жинхэнэ чамд амлалтыг өгөх гэж байгаа шүү дээ. Commitment амлалт өгж байгаа шүү дээ. Хурим найр тий хийх амлалт өгөх. Энэ харьцаагаа хүлээж авахын тулд одоогийн энэ нэг жоохон хуучин энергиэс салах шаардлагатай байна гэдгийг өөрийнхөө үн цэнийг тогтоох хэрэгтэй байна гэдгийг л ерөнхийдөө энэ үзэж байгаа бодож байгаа хүн чинь өөрт чинь ойлгуулах учиртай учраас энэ хүнтэй учирчээ гэж. За тэгэхээр тэр хүн таныг юу гэнэ? Одоо хайрлуулахын тулд биш, харин өөрийгөө илүү хайрл. Хин нэгнийг хайрлахын тулд биш. Тэр хүн танаар хайрлуулахын тулд биш, харин өөрийнхөө үн цэнийг тодорхойлж өөрийгөө илүү хайрладаг. Хайрлах сурахын тулд өөрөө чинь үн цэнийг ойлгуулж байгаа. Өөрийгөө хайрласнараа чи ямар их үн цэнтэй одоо тий гоё гэрэл гэгээтэй ирээдүг хүлээж авч чадах вэ гэдгийг хорвоо ертөнц баг өөрт чинь амлаж гинэ гэж байгаа байхгүй. Айгу гүн гүнзгий утга учиртай энэ бүр. За тэгэхээр тэр хүн ерөөсө хайртай байсан ч хэл хязгаарыг тогтоож сурах тий. Хайртай байсан ч өөрийнхөө үн цэнийг алдахгүй байх. За энэ сургамжийг л одоо ойлгуулах гэж учирсан хүн. Энэ сургамжийг ойлгосны дараа бол илүү тогтвортой, илүү жинхэнэ одоо нөгөө нэгсэндээ өөрийг чинь бэлэн болоогүй байгааг хэлэх гээд байгаа байхгүй. Сонинч байх вэ? Ер нь тийм. Хүн өөрийнхөө үн цэнийг тодорхойлж өөрийгөө хайрласнараа л
хорвоо ертөнцөөс хүснээ авч чаддаг л да. Ер нь бол тийм л энерги байдаг. За инхээр ийм уншлага болж байна. За тэгээд уншлага зөв группээ олж сонсож өөрт чинь хэрэг болсон мессежүүдийг хүлээж авсан байгаасаа гэж итгэж найдаа. За уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Bye bye.